Энэ тэгээ ятгахнаа бол манай нөгөө хүндэт депутат гишүүд чинь бол хүн амын тэн агс нь Улаанбаатар төмөлтөө гишүүдийн өрсөд дөрвийн нэг шүү дээ тийм ээ. Тэгээ хөрхийн амтан өөр юмнаас л хахуу тахаас өөр арга өгөхгүй болчихж байгаа байхгүй. Нэг иймэрхүү асуудал байна. За ингээд энэс цаашх асуудал боловсрол гэж байна. Дээд боловсрол. Дээд боловсрол юм. Тэр өтгөө одоо бид нар 12 жилээр сургаж штэ. Бүгдээр 12 жилтэй болчихсон штэ. Тийм. Ятхны энэ тэр ялангуяа тэр дээд ангууд мангууд чи ангид 3 хүүхэд 7 хүүхэд багтаа гэж өгтөг нь айгүй өндөр болчихж байгаа байхгүй. Сургууль хийсаад баясагасаа гадна. Тэр эмчт багшныг хангахын тулд. Тэгэхээр 8 дугаар анги хүртэл хангалттай. Тэгээ эндээс хоны хариулт нь тийм ээ. Цаашаа 12 дугаар анги доорно уу? 12 дугаар анги доорно. Хулиган болнуудад дуурайна. Бид тас. Гэтэ ийшээ 12 хүртэл чи явах юм бол бас л улс төрдөө. Гэтэ наад хүүхдүүдгээ заавал чи эрдэмтэн нөгөө Маркс хэлсэн амар хүн шүү дээ яг үнэндээ. Амар хүн болох гэдэг угаасаа надад ямар сонирхол байхгүй шүү дээ. Хоны манд айгу хайрт юм малаа гэлдэг юм. Тийм шүү дээ. Яагаад ч болохгүй гэдэг юм шүү дээ. Малч болохоор муухай болчихдөг юм аа. Илүү чарын аж ахуйч болдог юм уу юм. Ийм тавьж өгмөр байгаа. Заавал 12 дугаар төгсөөд дээд сургууль байна. За. Ингээд дураараа ингээд хагасна өөрөөрөө болдгоо. Хуучин бол бас 8 төгсөөд темст ордог цэрэгт явдаг энэ төр байсан шүү дээ. Одоо бүгдээр ингэ яах гэж. Бүгдээрээ үнгүй юм чи. Тэгэхээр нэг асрамжийн газар хууц. Бас нэг баг нэг халамжийн системээс бас хэлбэр юм аа. Өөрөө хүнд хэрэггүй ч ус авдаг.